багт өссөн дурсамж бол амьдралынхын туршид явдаг байх гэж боддог. Намайг ч гэсэн миний багт өссөн орчин бол одоогийн Батцэцэглэнг тэнд өсгөж боож үлж ертөнцийг харах өдийг юм тэгж нээж өгч ирсэн байна. Тухайд хэцүү санагддаг байсан маш их байдаг гэсэн. Тэр говийн халуунаар тэр их талаар хурдамаар хөтлөөд ингээд унтаад зүрмэлээд ингээд явж байгаа. Эмэгтэй хүүхдүүд бол бас чинь нэлээд хүн төлмөр байх уу. Тэгтээ тэнцээ би ядарлаа. Тэнцээ би ингээд хэцүү байна гэж нэг удаа бодож байгаа. Чадах хэвээр би хичээх хэвээр би аав ээжтэй туслах хэвээр эмээ өвөдөд туслах хэвээр би л ихгүй бол манай амиг хий гэсэн бодолтой бүх юм хандаж яг үндэ жоох хүүхдээсэн ч гэсэн зүтгэдэг байсан. Тэр маань өнөөдрийн бас цэцэглэнг ингэж үүсгэж тэнцээ бүх ингээд шавын маань маш сайн тавьж өгсөн учраас одоогийн хүмүүсийн над руу хандж байгаа хандлага намайг ингэж мартахтан би ингээл тий дэвж даваад яваад байхгүй ер нь байх л ёстой юм шиг айгүй сууртай тий гэж хэлгээд тийм л болдог юм шиг санагддаг. Тэгээд өөрийнхөө бага насны турсан чинь үнэхээр их хайртай. Тэгээд